Хуулийн төсөлд компаниудад зээл авахд нь засгийн газар баталгаа гаргаж өгөх асуудлыг тусгаад байгаа юм байна. Засгийн газрын баталгаа гаргуулсан компани зээлээ төлж чадахгүй тохиолдол улсын төсвөөс төлбөрийг нь хийнэ. Татвар төлөгчдийн мөнгийг нэгэнд эрсдэлд оруулж байгаа учраас тухайн компаниудын нэрсийг олон нийтэд ил тод болгох ёстой гэж улсын хурлын зарим гишүүд үзэж байна. Засгийн баталгаа гаргуулахыг засгийн газарт хүсчихсэн байгаа тийм компаниудыг нийлдэд ил тод болгох ёстой юм шүү. Мэдээж ойлгомжтой тий. Ямар компани? Компаниудын тухайд бол би мэдэхгүй тий. Тэр сонирхолтой байна. Монгол улсын засгийн газрын баталгаатаагаар аль нэг компани тухайн төсөлд санхүүжих асуудал бол байж болно. Гэхдээ энэ асуудал өнөөдөр Монгол улсад шилэн дансны хууль хэрэгжиж байна. Бүх гүйлгээ нефт ил тод бүх нийт ард түмэнд ил байгаа. Үүнтэй ижилхэн Монгол улсын засгийн газраас баталгаа гаргуулах гэж байгаа компаниудын талаарх бүх мэдээлэл нээлттэй ил тод байх ёстой гэдэг би хэлмээр байгаа. Мэдээж хэрэг аль компани баталгаа гаргаж байгаа тэр компани ямар одоо төсөл хэрэгжүүлэх гээд энэ мөнгийг авч байгаа юм тийм ээ. Тэр төслийн эдийн засгийн үр өгөөж нь хэр байх юм, компани өөрөө одоо эрсдлийн 100% хүлээж чадах уу гэдэг асуудал бол ил тод нээлттэй байх ёстой л доо. Баталгаа гэдэг чинь бол хэрвээ одоо өөрөө төлж чадахгүй бол улсын төсөв хариуцсан шүү л гэдгийг засгийн газар хэлж байгаа хэрэг шүү дээ тийм үү. Энд ямар компаниуд бол гишүүдэд мэдээлэл байна. Тэр компаниудын нэрсийн жагсаалт байна. Энийг л олон нийтэд ил тод болгох ёстой юм шүү гэж асуув. Ил тод болгох хэрэгтэй шүү. Өнөөдөр тэр байтугай энэ авцсан өрийн чинь одоо таад зээлийн хэмжээ одоо 2хан сарын дотор юм дөө. Засаг одоо хамтарч байгуулад энэ 2хан сарын дотор одоо 5-6 их найд төгрөгөөр нэмэгчээ сууж штэ тийм үү. Өрийн удирдлагын тухай хууль гэж өмнө нь Монгол улсад байгаагүй. Энэ бол цоо шинэ хууль юм. Монгол улс авсан зээлээ юунд хэрхэн зарцуулах юм, яаж эргүүлж төлөх юм гэдэг нэгдсэн бодлого гэж ойлгож болно. Уг хуулийн төсөл нь 7 бүлэг 47 зүйлтэй. За хуулийн төсөлд тусгахснаар бол засгийн газрын баталгааг хувийн компаниудад болон төрийн өмчөд, төрийн өмч давмгаалсан компаниудад гаргаж болохоор байгаа юм а. Мөн энэ хуулиар засгийн газрын дунд хугацааны өрийн стратегийг тодорхойлох юм. За ингэснээр хэн нэгэн гарч ирээд гинт их хэмжээний зээл авъя гэдэг байдлаар биш, тодорхой төлөвлөлтийн хүрээнд өр зээлийн асуудлыг шийддэг болно гэж хуулийн танилцуулгад дурджээ. За бүгд